тодорхой хэмжээнд эрчим хүчний хангалтыг бид нар хийхгүйгээр өнөөдөр халаалтын асуудлыг яаж шийдэх юм бэ? Түлсээр үйл удаа гарсаар л байна. Дулаалгын асуудлыг бид нар шийдэхгүйгээр дулаан алдагдaltaй байгаа тохиолдолд дулаанаа алдж байгаа тохиолдолд бид нар өдөр болгон 3, 4, 5, 6, 7-гоороо гал түлсээр л байна. Энэ бол ойлгомжтой асуудал. Шийдэл дээр уулын шийдэл гаргасан шүү дээ. 2022 онд ялангуяа Эрдэнэс 5 компани дээр хагас коксны үйлдвэр барих тэзүүн хийгдээд тухайн үеийн улуурхай үйлдвэр ямар хөргүүлээд ингээд нүүрсний хулгай гараад асуудал үүсээд ингээд тухайн тэзүүг зогсоогоод уулын тухайн тэзүүгээрээ үйл ажиллагаа явуулж байсан бол 2024 оны 1-р удирдлагтай багтаад хагас коксны үйлдвэр ашиглалтанд ороод өнөөдрийн дэгдэмхий сайжруулсан шахмал биш уу? Дэгдэмхий 22% биш 8% руу орчих байсан боломж байсан. За хоёрдугаар асуудал ус төржилт. Нэг дарга ирдэг бүх хүмүүсээс олчиж байгаа. Ерөнхий инженерээс ахуулаад. Тэгээ нөгөө хүмүүс нь юмтайгаа танилцсаар байгаа утааны удирдалтаа залгаж байгаа. Бэлтгэл ажил байхгүй. Яагаад утаа гараад байгаагаа ойлгодгүй юм дарга нарын бүлэг бий болцсон. Тэн дээр асуудлууд явчих. Тэгэхээр бид нар цаашдаа энэ эрх зүйн орчинтой холбоотой асуудлыг бол зөв зөвтэй татврын бодлогыг хүртэл оруулж ирэх шаардлагатай гэж харж байгаа. Өнөөдөр нийслэлийн утааны асуудал зөвхөн нийслэлийн холбоо бүхий асуудал биш шүү. Энийг ерөөсөө нийслэлийн асуудал гэж бид нар хайж болохгүй. Аймагтай холбоотой асуудлуудыг байгаль орчин ур амьсгалын өөрчлөлтийн яам хариуцлагатай гэдээ бас хайж болохгүй. Би одоо байгаль орчин ур амьсгалын өөрчлөлтийн яамыг бол энэ дээр байнга хамгаалж дуугарч энэ юмнууд л. Учир нь утаагүй болох нь үр дүн болохоос биш буруутан хаах нь үр дүн биш байхгүй. Өчигдөр улсын хурлын чуулган дээр бас л яригдлаа. Цөлжилт гээл. Байгаль орчин ур амьсгалын өөрчлөлтийн яамныхаа нөгөө талдаа энэ агуулгуудаа улсын хурлын гишүүдтэй ойлгуулж чадахгүй байна. Ерөөсөө ойлгуулж чадахгүй. Энэ цөлжилтийн конвенцийн хуралч 2021 оноос авах тухай асуудал яригдаад 2024 онд цөлжилтийн конвенцийн хурлыг Монгол улсад зохион байгуулъя гэж яваад харин ч би очиод 2026 он болгож 2 жилээр хоошлуулж ирсэн шүү дээ. Тэгээ 400 тэрбум төгрөг гэж төсөлдсөн хаанаас гараад ирсэн мөнгө нь мэддэггүй. Өнөөдөр сонсохноо барилга байшин барих тухай асуудал яригдаад байгаа. Яг ийм байдлаар төрийн үйл ажиллагаа үргэлжилж байгаа байхгүй. Тэгэхээр энэ дээр ажлын хэсгийнхэн маань эрх зүйн орчин дээр ажиллах тал дээр голлон анхаарч ажиллаач. Хаана эрх зүйн орчин дээр ямар юм бэ гэдгийг гаргаж ирээд энэ улсын хурал парламентаар асуудлуудыг шийдүүлээд яваач гэдгийг хүсэж байгаа. Байгаль орчин хүнсүүд аж ахуйн байнгын орны эдэргээд агаарын бохирдлын дэд хороо 2006-2020 онд байсан. За энэ 2024 оноос байхгүй болсон. За энийг дахин байгуулахаар нэр бүхий 12 гишүүн хуулийн дэмэлт өөрчлөлт оруулж байгаа. За үг хэллээ. Дор зовдын ихтэй гишүүн асуулт асууж үг хэлье.